дээр суудын амнах тавтай буюу хөх сүлэх тавтайгаа шинжилгээ сайжруулах зорилгоор хүүхдүүд маань судалгаа хийсэн байна. Тэр судалгааныхаа үр дүнд танилцуулаад цаашид юу хийх вэ гэдэг ажлаа төлөвлөх юм байна. За одоо өнөөдрийн бүхэл сурагч би нэрд маань өмнө мэдээлэлд товч таахан хэлцэнэ. Санаа хоёрын ангид сурагч би нэрд байна. Манай ангийнхаа одоо хэлцээ сургуулийн гадаа орчин толгомдод асуудлыг хүүхэд бүр судалгаа хийсэн. Тэгэхээр одоо нийт 35 асуудал бичсэн. Энэ 35 асуудал бичсэн. Манай ангийн 6 багт байна. 6 баг бас сонсгоор ярилцаад хамгийн чухал гэсэн нэг асуудлаа одоо гаргаж ирсэн байгаа. Тэр нь хүүхэд зөвлөх талбай шинжилгээ, тоглоом орчмыг болох зөвний мод хамгаалах, сургуулийн зөвлөлийн явган замын шинжилгээ, сургуулийн урлагийн машин зам дээр урт аврагч, сургуулийн маргааны модыг хамгаалах гэсэн 6 саналыг одоо баг чухал асуудалтай гэж үзье. Бид энэ чухал асуудал 6 асуудлаасаа сэдв сонгохдоо 3 шалгуурын дагуу 3 асуудлыг сонгосон. Харин 3 асуудлаасаа 7 шалгуурын дагуу сэдв сонгосон. Бидний сонгож авсан сэдв бол хүүхэд зөвлөх талбай шинжилгээ. Энэ сэдвийн дагуу 5 чиглэлийн хүмүүсээс буюу нийт 600 аваад хүмүүсээс одоо судалгаа хийсэн. Судалгаа хийсний үйл баг мэдээлэл боловсролч нэгэн баримтжуулж самбар буюу цаасан дээр болсон буюу самбар хийсэн. Самбар хийж танилцуулсан. Бид бүгд 5 төрлийн чиглэлийн хүмүүсээс одоо судалгаа хийхэд нийт 27 төрлийн давхцсан санал гарч ирсэн. 27 төрлийн саналаас болохоор 27 төрлийн саналаас баг хамгийн чухал гэж үзсэн нэг одоо саналаа өөрсдөө чухал асуудал гэж одоо авсан. Тэр нь болохоор гадаад хэлбэрээр зөөлөн дэвсгэрийг хатангаар тавтайгаар шинжлэх, гэрэл дүүргийг сандар нэмэх, хогийн цэг буюу хогийн саваа шинжлэх гэсэн одоо 5 асуудлыг болж байгаа. Томдод асуудлаа болоод одоо энэ үрдүн чанарын хувьд зүйлсээ судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд багур судалгааныхаа үр дүнд мэдээлэл нэгэн боловсруулж баримтжуулж цаасан дээр болсон буюу самбар хийсэн. Өнөөдөр одоо бид бүгд нэгэн боловсруулсан мэдээлэл асуудал тавьж байна. За саяны бүхэл сурагчийн маань хэлцүүлснээр бидний одоо 5 багаас дэвшүүлсэн асуудал байж байгаа. За сургуулийнхаа бай ямар одоо зөөлрөн шаардлагагүй. За ямар шаардлагагүй. За гэрэлтүүлгийг яаж шийдэх вэ? гэсэн асуудал bijсэн сая ярьсан. За ямар санал сонгох вэ? Хогийн савыг ямар хогийн савыг сонгож шийдэх вэ гэсэн энэ хамт хэлсэн байна. За одоо тэгээд бидний одоо гол энэ асуудлын дагуу бэлтгэсэн зүйлүүдээ хүүхдүүд маань танилцсан. Одоо хийсэн үйл ажиллагааны хороо эрдэнэ автомобиль сонгож судлаа. Тэгээд та бидэнд эрдэнэ автомобилийн талаар тайлбарыг хийж өгөөч. За энэ манай эрдэнэ автомобиль 50-50 харьцаатай 4 ширхэг 1 м2 бол шинэ эрдэнэ камераар хийгдсэн. 2.5 см-ийн зузаантай. Ямар нэгэн борооцоос орохоор илчирч муудах асуудал бий юу? Тийм асуудал байна. Амьдрах чадвар үйл ажиллагааны цагаар бид цуглаах талбайгаа алан цуглаах хатангаар хүрэж байгаа. Ингээд муутай компани байна. Тэний хамтлагууд. Энэ бол алан автомобиль төрлөөр хийж бол хийхдээ ядах гэж энийг өнгөтэй бүх төрлийн хэлбэрүүл янз бүр байж болно. Онцлог нь юу гэхээр маань шинэ гэлбэр хийгдэх. Зураг гэсэн. За энэ зураг маань тэгээ энийг бол хийгээд хоорондоо ингээд нэгтгэх таа гэдэг. Тийм үү. Манай талбай болохоор 300 м². Тэгэхээр хоёроос 3 гэсэн. Аха. Энэ 15,000 төгрөг. Энэ бас талбай нь хаашаа 30. 30-тай. Энэ бас 30-тай.
Энэ 25 тагж үлдээ. Лид гэр шатхуудаар тань. Энэ удаа. Энэ нэг сүүлийн ингэж даавс солихгүй. Өөрөө шатхуудаа. Энэ бол 40. Энэ жижигнэ. Энэ жижигтгөө тацаа. Энэ хашаа машин. Энэ хамгийн сайн. Тэгээд даавс солиод их юм юм байна. За. Энэ 500 ватт юм байна. 500 ватт. 500 ватт. одоо чи суугаад хүн суугаад хүн санд итгэх юм байдаг шүү дээ. Тэгвэл амраа. Зүгээр үү? Хавцаа чимээ. Юу вэ? Арай гоо бүгд бүгд авчихна. Ай, танилцуулгын амьд хүмүүсээс яг тэр юм. Яг хэдэн он төсөөлсөн шүү дээ. бид юм хэлээд байна. Төсөө хаа сонирхсан хайсан хэсгээс хараад одоо бүгд юм бизнес планхаа өгдөг танилцуулгаас нэг чиглэл хийлээ. За бүгд болох маань цэцэг багуудынхаа танилцуулсан мэдээлэлээс шинэ олж авсан санаа буюу өөр хамгийн нэг чухал хэрэгцээтэй гэсэн саналыг бас тэртээ яах нь хэлээ яваа. За мөн одоо шинэ иргэн багууд яг нэг хайлт байна. Нэг багууд. За нэг иргэн байна. Нэг болохоос иргэн наатаа нэг за одоо үнэн тань шатууд дээр хэлчихлээ. Яг юу юм бэ? Игэр багаараа бэлтгэж тэнцсэн юм тийм. Хоёрдугаар юу юм бэ? Багийн чадвар. Багийн чадвар. Багийн гишүүний дөрөв оролцоо. За энэ гурван зүйлээр ингээд багууд сайжруулах. Тэгээд бас нэг байдлаар үндэсний наацнаа. Манай багийн хол эзэн ахтан судалсан. Яагаад эзэн ахтан судалсан бэ гэвэл нэгдүгээр доор хүүхдүүдийн эрүүлийн байдал, хоёрдугаар доор хүүхдүүдийн манай сургуулийн өнгө үзмжийг анхааран бид нэр эзэн ахтан бол судалсан байгаа. Одоо энэ зөвхөн харагдсан талбай бол одоо байгаа бодит талбай байгаа цуглаан талбай. Манай баг бол юуны ланд би гэсэн хоёр газраас ол судалгаа хийсэн. Юуны ланд компаниас судалгаа хийхэд бол төлөвчийнхэн зам 2.5 см зам байсан. Харин өргөний онтой хариу харьцуулбал 50 см-тэй. Одоо энэ төлөвчийн борооноос орохоор илжирт болох асуудал маш бага байдаг. Яагаад гэвэл энэ сургуулийг харж байхад борооны нэг дамжин, усан дамжин байдаг. Харин энэ өөрөлдөнд нь зориултын цавуугаа нааж өгдөг байгаа. Зориултын цавуугаар ямар нэгэн борооны ус эснэр нэвтрэн орох ямар ч асуудал байдаггүй. Одоо энэ харагдаж байгаа харьцуултын үгснээс юуны ланд компани өнгөний сонголтоор 3 өнгөний сонголт тавьсан. Харин чанарын хувьд бол 2 жилийн баталгаа буюу 5 жилийн баталгаа. Энэ мэдээ хамгаалалтаа зөв байсан. Бүр зориултын цавуу, тэгээд ажлын хөлөс бүгднтэй нэгэд өнөж шинэ намбар болсон. Хэрвээ юуны ланд бид нэр хийхээ болвол юуны ланд компаниас цаанаасаа нэгжлийн хүмүүсүүдээр хэлээдэг байгаа. Харин нийт үнийн тооцоолол 13 сая 500 мянган төгрөг болж байгаа. Би компанийнхоос 2 өнгийн сонголттой зузаан 2 см Монгол үйлдвэрлэдэг байгаа. Харин жилийн баталгаа бол 1 жилийн баталгаатай 1 метр квадрат нь 28 мянган төгрөг болсон. Цаанаасаа хэрвээ хийхээр бол би компанийн цаасаа хийж өгдөг байгаа. Нийт үнээр нь бол 8 сая 100 мянган төгрөг болсон. Одоо энэ зүйл харагдж байгаа бол бид
бидний босож буй мөрөөдөж байгаа цуглах талбай дээр зөвлөж ирсэн гэдэг тал байгаа. Миний ярьсныг нэмээд багаас минь дэлгэрүүлж байна. Бидний сонгосон Uniland компани зөвлөж болохоор шинэ хаймар хийдэг. Харин нөгөө Монгол зөвлөсөн зөвлөж болохоор хуучин дугаараар хийдэг учраас элэгдэж модвол нөгөө доороос нь тороос нь гарч ирж хүүхдүүдийн хөл гарыг бишдэг сонголт байдаг учраас бид Uniland компани зөвлөжийг сонгосон. Бүх багууд ерөнхийдөө 5-6 минутын хугацаатай санаад байна. Uniland компани маань болохоор өнгө сонголтын дээр 3 өнгө сонголт байгаа. Харин B компани маань болохоор өнгө сонголтын дээр 2 өнгө сонголт байгаа. Тэгэхээр Uniland компани маань B компанийнхаа өнгө сонголтод зарим илүү давуу шалгалттай болохоор манай баг Uniland компанийнхаа зөвлөжийг сонгосон. Судалсан уу? Бид нэр тооцоолж үзсэн. Зөвлөж чинь нийгмийн контрактаа 4 ширхэг ордог. Тэгээд 4 ширхэг орж байхдаа манай цуглах талбай 300 м контракт. Тэгэхээр нийт ингээ бодоход бол 1200 ширхэг орно гэж тооцоолсон. Баярлалаа. Энэ зөвлөн резервд дэвсгэр чинь дураад сороход тэрийг цэвэрлэж амгалуу хийцүү юу? Энэ бас хамтран зөвлөж хаалгаа сайтыг яг сошиал сошиал ихчээр цасаар энэ цэвэрлэх хийцэн үсгээд одоо манай бодит талбай зэмтэс илүү хялбар цэвэрлэгддэг. Тийм болоод манай бас одоо талбай өдрөөр цэвэрлэх цаас бүс цоглож байхгүй. Танай баг заавал ингээд хэрэг хийхээр бол заавал ингээд мэрэгчлийн үнээр хэлж байгаа нь эцгийн хамтрах хэмжээг аваад хийж болох байсан уу? Ёо, мэрэгчлээ хэлгээж байна. Одоо эцэг хэрэг хийж байна. Гэтэ эцэг хийх нь ямар нэгэн ардаа ч юм уу анхтаар их дахиж хийх болно. Нэгсээс хоорондоо мэрэгчлийн хүмүүсээр нэг гэсэн хэлсэн хамаагүй дээ гэж бодлоо. Энэ хэмжээний хатан хамар намрын үеэр хүүхдүүд явж байхад бороо үеэр ялгаагаар ч юм уу хүүхдүүд хальтаж болох магадлал нь улам ихсэж байгаа юм шүү. Зөвлөж нөгөө эцэг ихээс нөгөө хаймраа хийдэг. Тийм учраас халдрах юу байхгүй гэж бодож байна. Би танаагаар хандаж хамтдаа одоо бидний сопрайз яваад цагаан статик гэж одоо хүүхдүүд одоо анги бүлгээр бичиж цагаан зураас статик гэдэг санал гаргасан. Харин зөвхөн одоо өнгийн төлөвтэй юм аа бас зөвхөн игнэ гэдэг нь одоо игнорын тавиах тэгээд бас хүүхдүүд бас тэгсэн бас аваарах гэдэг юм байна. Бас тэмцэлтэй. Гурван багийн жишээлбэл энэ манай багийн санал хийсэн гэдэг баялаа.
нөлөө шиг болно. Тэгээд бид нар одоо материалын үлгэн 4 сая 788 мянган болсон. Ажлын үлгэн 8 сая 555 мянган болсон. Тэгээд нийтдээ 13 сая 343 мянган болсон. Тэгээд бид нар одоо энэ компани нотын компанид хаяа бидний энэ сонгосон хавтан маань болохоор 6 см зузаатагаас гадна өсөлт хавтангаатай орвол бардгын учраас хүүхдэд альтрах нь илүү бага. Тэрнээс гадна бага хэмжээтэй учраас даасан их учраас бид нэр энэ хавтанг сонгож авсан. Юу бага хэмжээтэй вэ? Юу бага хэмжээтэй вэ? Талбай хэмжээнд сонгож авсан алын цэцлэн хавтны өдрийн сонголттой тэгээд бас ганцхан барцаад хүүхдүүд тайлцахгүй тэгээд сургуулийн бүх хэмжээнд сайжрах болохоор манай багаас асуулт байна. Одоо манай сургууль талбайд үдийн цэний машин гэж орж ирдэг. Тэгээд үдийн цэний машин дээгүүр явахаар наа чи хаагаар суур Монголоо оноо тооцоож үзсэн болов уу? Энэ бид нар багаараа ярилцсан энэ бол хангахгүй. Яагаад гэвэл энэ чинь 6 см зузаатай гэдэг бол ер нь зузаандаа ордог. Тэгэхээр энэ бол хангахгүй. Тэгээд одоо тэр үдийн манай сургуулийн өмнөх тавьсан бетон бол 6 см зузаан хүрдэггүй. Тийм учраас тэгэхэд хангаагүй байсан юм чинь энэ бол халагжуулах маань хангахгүй. Өөрөөр хэлбэл одоо энэ халагжуулах маань цасмус доктор одоо манай гадаах талбай үйлчлэгч одоо ийм услаг усураар услаг хэмжээнд босгоод ер нь хангаж дотроо бас өндөр асуудал гарахгүй. Энэ нь болохоор 6 см-ийн зузаантай. Тэгээд бас цементийн хайлт орсон болохоор харахгүй гэж манайд бол үзчихэ. Тэгээд бас тэр нь одоо суур буюу гэрийн сайн хийгээд өгчвөл хөндөөрөхгүй. Нөгөө жил албан ногоон гэрээ цагаан шугам гэдэг тэмцээн болдог. Тэгээд нөгөө цулах талбай дээр 4 замын уулзаар тавьдаг байхгүй юу? Тавьдаг. Тэгээд хэрвээ алгаж чулуун хатангаараа ингээ бүрчгэн бол яаж ингээд 4 замын уулзаар тавих вэ? Тэр хас компани өөрсдөө нөгөө шууд өнгөхгүй юу хавтыг игээд өчигсэн. Тэгээд бид нар өөрсдөө ингээд цагаан хар өнгөөр бодоод өөрсдөө ингээ эвлүүлээд яаж болно? Хас компани суусан. Энэ хас компани алгачсан энэ хавтаа баталгаа хугацаа өгсөн. Өгсөн. Тэгээд 2-5 жилийн баталгаа хугацаа өгсөн байна. Өөр юм алгачулаа хавтан бусад өөр сургууль байсныг тань судалж үзсэн үү? Бид нар судалж үзсэн. Тэр нь болохоор 50 сургууль бас алгачулаа хавтангаар бүрсэн байсан. Тарагагийн мөрөөдлийн талбайгаас харахад нөгөө ингээ өнгө үзэмжинд сайн байна. Тэгээ бас нөгөө өөр ямар ашиг тустай вэ? Өнгө үзэмжинд сайн байхаас өөр одоо манай энэ чинь тэр дээр босготой байдаг учраас энийг хийж дээрээс нь өрөөд битүүлчих юм бол хүүхдээ одоо тэгээд хуучин байхад бетон дээр бүдэрч ундаг байсан. Хаяа олон жижиг болсон. Тэгээд хаяа ганц хоёр газар жоохон мууцсан байсан. Тэгэхээр алгачулаа хавтангаар бүрвэл тэгших учраас энэ дээр халтарч унахгүй хүүхдүүд. Хас компани хавтан одоо Норжин компани хавтнаас одоо юугаар илүү даваа талтай вэ? Норжин компани юу болохоор 2.5 см зузаантай, харин болохоор юу 6 см зузаантай болохоор энэ нь болохоор бас даваа талтай. Бас дээрээс нь юу энэ болохоор тэр Норжин компани чулуун нууны дааз муутай, харин нууны манай хас компани юу алгаж чулуу маань маш их дааз сайтаагаараа болготой. Дараа нь байна. Одоо хүүхдүүд автдаг анги зөвлөлт
Валт өчтөр 150 метр квадрат гэрэлтэн чаддаг. Тэгээд манай сургууль болохоор 2-ын сургууль манай сургуулийн талбай хөлтэй хэлэлцдэг. Тэгээд цахилгаан баг юм хэлээ. Тэрээр таван ганц хүүхдүүд биш багш нар ажиллаж бас 90-ны уран сургалтад хэрэгтэй манай авах юм байна. Сургуулийн дээр хэвлэх байдлаасаа урьд ахаараа нэг өндөр тав тусмаа илүү талбайг илүү хол тусмаа сайн гэрэлтэж чадна. Хоёр дахаараа шамнай байдлуудыг хийж бодонгууд хүүхдүүд явж байгаа мөргөж түлхэж унааг мартах өндөр болохоор сургуулийн дээрээ байсан. Манай гэрийнхнээс асуух байна. Одоо бороо цаас ингэж орхон одоо лед гэрэлэн нөгөө шатах дэвтрэн Монгол байгаа танаас судалж үзсэн үү? Тэгэхээр наад зөвлөлт наадад болохоор шатаж шатахгүй. Ханаа яагаад кавац сан гэдэг сонгоод байна? Би дөрсөн нөгөө талбай дээр одоо хамгийн тохиромжтой гэрэл нь лед гэрэлээсээ манай бодох үзэж байгаа. Энэ гурван гэрлээс өөр та нар олон гэрэлж судалж үзсэн үү? Бид хараагаа судалж үзээгүй гэхдээ яг одоо талбай дээр гэрэлтүүлэг хийх бол бид одоо судалж үзэх байна. Та нар яагаад нарны зан гэрэл сонгоогүй вэ? Манай Монгол эрсдэл суус уур амьсгалтай болохоор өдөр болгон наах гаргаж байхгүй. Манай Монгол сэрүүмстэй хамаардаг. Тийм учраас сэрүүмстэй хамаардаг учраас өдөр болгон наад тийм амар одоо тусгүй тийм учраас одоо нарны зан гэрэл маань цэнгээ авч чадахгүй гэж үзэж байгаа. Манай оргийн цаан судалж байгаа. Манайгийн цаан судалж байгаа. Манай байдлаар дэгүүт 150 ордын хүчтэй гэрэл 90,000 хүн гэж ирсэн. Таны сонгож авсан бэйбитээс өнгийн хянтан холоос үлдээ. Манай багтаа сайн төсөлөөртэй баярлалаа. Тийм учраас бид нэр яг энэ гэрлийг маань судааш бусдаас илүү хямдхан олон байгаа юм шиг байна. За хараагийн баг үүсгэн. Цамцмаа намайг хавьяа ангийн би хамтдаа багийн итгэж гээд авдаг байна. Манай баг одоо яагаад цанцыг одоо сэдв болгож сонгож авсан бэ гэвэл одоо хуулийн 6-аас 10 насны хүүхдийг одоо асрах хамгаалагчийн одоо хөргөж өгч авах хэрэгтэй байдаг. Тийм учраас одоо ихэвчлэн өвөө эмээнээр ач зээнээр авахын тулд одоо гадаа хүлээдэг учраас хөлнөө өвдөх магадaltaй байдаг учраас одоо бид нэр саналыг одоо сэдв болгож сонгож авсан байна. Бид нар одоо байгаа саналын нэг зурган дээр харагдаж байна. Одоо яагаад саналыг одоо салах шаардлагатай гэвэл нэгт зөөгөн, хоёрт одоо өг үзмжээ алдсан, гуравт одоо загварын хувьд жигдрээгүй тул одоо салах шаардлагатай гэж үзэж байгаа. Манай багийнхан болохоор бага засар ургамлын далай гэсэн хоёр компаниар явж судалсан байгаа. Түүнээс 8 загварын одоо санал судалсан. Түүнээс одоо бүх саналууд урт нь 150 см, өндөр нь 40 см-ийн өндөртэй байгаа. Тэгээд бид манай багийнхан багаараа ярилцж аваад одоо 100% нэг дугаартай саналыг одоо дэмжиж одоо талбай дээр сууршуулъя гэж сонгосон. Нэг дугаартай бидний сонгож авсан одоо саналын маань өмнө нь 250,000 төгрөгийн үнэтэй, хоёрдугаар санал маань 260,000, гуравдугаар санал маань 200,000, дөрөвдүгээр санал маань 180,000, тавдугаар санал маань одоо 480,000 төгрөгийн үнэтэй байгаа. Яагаад ийм үнэтэй байгаа вэ гэхээр одоо энэ санал маань илүү их тансаг чамин идэх, дээрэс нь одоо юу бариулны илүү хээ орсон болохоор одоо ийм үнэтэй байгаа гэж бодож байгаа. 6 дугаарын санал маань болохоор 190,000, 7 дугаарынх маань 320,000, 8 дугаар маань 480,000 төгрөгийн үнэтэй байгаа. Бид нар одоо саналаа одоо зөвшөөрлөхөөр одоо хаас зөвшөөрлөх вэ гэхээр одоо цуглаа талбай дээр зөвшөөрлөе гэхээр жигсэд одоо баг зэрэг хүндрэлтэй байх гэж бодоод одоо бид энэ зургийн дээр харахад модод хариулаад одоо хайсаар одоо хариулж 8 шиг саналыг одоо нэмж тавья гэж бодож байгаа. Манай сургууль дээр нийт 8 шиг санал байгаа. Нэмэх санал маань одоо бид нар багаараа ярилцж аваад 8 шиг санал нэмж тавихаар болсон.
Харин бидний сонгож авсан саналны үн маань 250,000 төгрөгийн үнэтэй нийт санал маань одоо 2 сая төгрөг гарах байгаа. Манай багийнхнаас одоо нэг санал хэлнэ. Хэрвээ бидний саналыг хамгаар болчиход шууд аваад тавьчихгүй шууд аваад тавьчих юм бол одоо хүмүүс хулгайлах магадлалтай. Тийм учраас шөрөвдөж тогтоох хэрэгтэй. Хэрвээ шөрөвдөж тогтоох юм бол хулгай дээр гарах тохиолдол байхгүй. Хэрвээ тэгж шөрөвдөж тогтоох юм бол ойролцоогоор 300,000-аас 400,000 төгрөгийн хооронд үнэтэй байна. Одоо та нар бодож байгаа батлаа бид нар дандаас төсөлтэй саналуудыг сонгож авсан байгаа. Яагаад гэвэл энэ хүүхдийн эрүүл мэндэд нуруунд сайнаар нөлөөлдөг. Харин 3 номерын сандал 8 номерын сандалтай адилхан. Энэ сандалнууд яагаад энийг сонгож аваагүй гэхээр энэ сандалнуудын төрслөгийн дутуу тэгээд хүүхдийн өсвөр насны хүүхдийн өсөлтөнд нөлөөлж буруугаар нөлөөлж нуруугийн навчид өвдөгдөг байгаа. Тэгээд өсвөр насны хүүхдийн тэр өсөлтийг багасгах магадaltaй байгаа учраас бид нар нэгдүгээр номерын сандлыг сонгосон. Одоо бидний энэ одоо сонгож авсан санал маань одоо ямар ч хавтан дээр одоо суурьшуулах тохиромжтой байгаа. Манай багийнхнаас асуух асуулт байна уу? Цуглуулах дээр хүүхдүүд маань зогсдог. Тэгээд эцэг эхчүүд ингээс хүүхдүүдэд харах гад ингээд наад ойрхон санал дээр суудаг. Тэгээд ингээд 8 саналаа хайс хашлаа дагуулад байна гэж. Тэгээд хүүхд тэр цаана байгаа эцэг эхчүүд яаж хүүхдэд харах вэ? Өөр газар тавих боломж байсан. Энэ саналыг бид нар яагаад хашлаа дагуулж тавих болсон бэ гэхээр энэ саналын зөвхөн сурагчид мөн эцэг эхчүүд зориулагдаагүй мөн ажилчид мөн одоо эрийн тойрны орсон шүүгчдийг зориулсан учраас бид нар хашлаа дагуулж тавихаар шийдсэн. Энэ байгууллага маань танаас баталгаа зогссон уу? Биднээс болохоор чанарын баталгаа хугацаа маань 2 жил байгаа. Эдлэгээ хугацаа маань 5-аас 10 жилийн одоо хугацаатай. Чиний асуулт Ацаасан гэдэг компани судалсан шүү. За тэр компанийн яагаад эдний саналуудыг сонгоогүй? Яагаад сонгоогүй гэхээр одоо тэдний санал маань одоо байгалийн органик модоор хийсэн байгаа. Гэхдээ одоо үн өртгийн хувьд одоо 350,000-аас одоо 450,000 төгрөгийн хооронд байгаа болохоор бид нар одоо анхан удаага одоо урмал талай компанийнхаа нэг дугаартай 250,000 төгрөгийн одоо саналаа сонгож авсан байгаа. Ахасатынхаа удаа. Яа заавал 8 сар нэмэх юм бэ? Тэрнээс аль нэмэх боломж есть нөө? Бид нар хэрвээ саналыг байршуулна гэвэл тавих саналын тоог нэмэх боломж байгаа гэж байна. Хам яагаад нэгдсэн санал сонгосон бэ? Хоёрдугаар санал ч гэсэн яг тэр нэгдсэн санал шиг адилхан юу хүчтэй юм шүү дээ. Одоо энэ хоёрдугаар санал маань болохоор одоо хөлн пиагрын одоо болохоор одоо дээрээс нь одоо энэ хөлний юм илүү гарсан болохоор дүүнер манаас гүйж хараад тоглодог болохоор одоо гүйж хараад яваад бас одоо санаанд зүгээр одоо унах магадaltaй. Дээрээс нь одоо хуудсаар болохоор бас нэг удаан тисэхгүй ах гэж бодсон маань юм байна. Дараагийн манай баг болохоор төв хогийн саваа ширшлэг санаа гаргасан. Ягаад энэ одоо санааг чухал санаагаа болгож авсан бэ гэвэл одоо энэ хогийн санаа нэгдүгээр эвгүй өнөр өнөртөг, хоёрдугаар одоо тагуучаас хогон хийсдэг бас нөгөө үүдэн судалгаагаар хэлбэр үүдэн хэсэгт байдаг учраас бид солих шаардлагатай гэж бодсон. Бид нар болохоор уран төмөрт гэдэг компанигаар очиж судалгаа хийсэн. Тэгэхэд бол маш олон төрлийн одоо хогийн санууд байсан. Тэр дундаас бид ангилдаг хогийн савыг сонгож авсан байгаа. Яагаад энэ хогийн савыг сонгож авсан бэ гэвэл энэгүй хогийн сав маань тагтаа учраас хогон хийсэхгүй, эвгүй өнөр өнөртөг бас ангилдаг учраас хүүхдүүд маань баг ангийн хүүхдүүд маань бас хогоо ангилаас сурч байгаа учраас бид энэгүй хогийн савыг сонгож авсан. Энэгүй хогийн сав 150-ыг харьцах нь 400 см хэмжээтэй 2,800,000 төгрөгийн байгаа. Яагаад энэ хогийн савыг сонгож аваагүй гэвэл энэгүй хогийн сав дээгүүрээ хогоо хийдэг учраас бас хүүхдүүд
дээшээ хогоо хийх гэж явж байгаа толгой дээр хогоо асрах ч юм уу тийм аюул гардаг. Арай энэ хогийн сав нь болохоор 2,500,000 төгрөг байгаа. Бид нар бас төв хогийн саваас ч илүү цулал дээр жижиг хогийн сав тавихыг сонгосон. Яагаад сонгосон бэ гэвэл нөгөө хүүхдүүд ингээд жижиг хогийн сав хаях гэхээр нэг төв хогийн сав руу яваад байхгүй тийм учраас бас цуглал байдагаа ойрхон боржуурынхаа нугасны боржуурынхаа наан дээр цуглал жижиг хогийн сав байдаг зөвхөн гэж бодсон. Энэ хогийн сав болохоор ганц нэг ширхэг болохоор 220,000 төгрөг, хосоор болохоор 380,000 төгрөг байгаа. Одоо манай багаас нэмж санал хэлэх байна. Нэгдүгээр хогийн савны харна санарын баталгаа нь 2-оос 3 жил, эхлээд хугацааны 10-аас 15 жил. Энэ хогийн савыг тавьснаар манай сургуулийн өнгөтөнд нөлөөлж бас бусад ирээдүйн төгсөлбөр сургууль ийм ангилдаг хогийн сав нэг байдаггүй. Тийм учраас бусад ирээдүйн төгсөлбөр сургуулиудад ийм хогийн савтай болж цэвэр цэмцгэр байгаасгээд уриалаад ийм сав хийгээд өгсөн юм аа. Манай багаас асах асах байна. Ангилдаг хогийн сав гэдэг нь ангилдаг хогийн сав хүүхдүүд хогоо ингэж тэгээд яг нэг зөвхөн ангилдаг нэг ангилдаг нэг хогийн сав гэдэг. Тэгээд яг хүүхдүүд ямар ч хогоо байгаа тэгээд хогийн сав гэдэг. Тэгээд ангилдаг хогийн сав гадаа харихтаа яаж хаях вэ? Бүх нэгсэн хогоо яаж гаргаж ирэх вэ? Манай уран тогтмол компани болохоор захиалгаар хийдэг. Тэгээд хүссэн хэмжээ хүссэн өнгөөрөө хийдэг учраас ангилдаг бас ингээд жижиг ангилдаг хогийн сав хийчих юм бол гадаад төв хогийн ангилдаг сав дээр бас ингээд ангилдаг хогоо хийж. Танай багийн нөгөө ангилдаг хогийн сав надад маш их таалагдчих. Гэхдээ нөгөө одоо ингээд ангилдаг хогийн сав хийчлээ гэж бодоход одоо ингээд хогийн машин ирээд ингээд бидний ангилсан хогийг нөгөө шууд нөгөө машиндаа шууд халиа батцаар ангилдаг хогийн сав хийсэн хэрэг байна уу? Ангилдаг хогийн сав нь одоо дахин боловсруулахгүй гэдэг юу байгаа. Тэгээд бас бид нар дахин боловсруулах төвтэй ингээд гэрээ хийгээд дахин боловсруулдаг хогоо ингээд тэр газартаа ингээд өгөх юм бол бид нар ч бас ашигтай гэж би одоо энэ дахин боловсруулахгаас дахин боловсруулахгүй нь ихэдэн шүү дээ. Тэгэхээр эднэрийн ч өгөх хэмжээ нь адилхан байна. Тэгэхээр дахин боловсруулахгүй нь хийгээд дахин боловсруулахгүй нь дүүрээд дахидаг нь одоо хоосон одоо дунд зэрэг байвал хүүхдүүд угаасаа манай хогийг ч гэсэн одоо ер нь жоохон удаачдаг гэдэг энэ хоёр айлуудыг ачиж байгаа. Тийм учраас бид нэр одоо тэр хүүхдүүд юу дахихгүй дахин боловсруулахгүй байгаа дахиурлуугаа хийгээд байвал яах вэ? Сар алгаа хогийн машин маань ирдэг. Сар алхад тэгж их дүүрээд байхгүй гэж манай аав болж байна. Миний санал хэлмээрээ камер ингээд жижиг хогийн сав хийсэн нэ. Тэгвэл бид нар бас ингээд юуны сан хамгаалтайгаа яваад жижиг хогийн савнаар байсан. Тэгээд нэг ширхгээр нь 180,000. Тэрийгээр Монголд үйлдвэрлэдэг маш зузаан төмөр. Тэгээд харин хосоороо 280,000 гэсэн арай хямдхан учраас хатаараа энэ хамгаалж байгаарай. За ерөнхийдөө багуудаа нэмэгдэх байгаа сонслоо. Айд бүрдээ айд хогийн савтай нэг айд хогийн савтай гэсэн. Нэг тэгэхээр хогоо асфын нэг та 3 хогоо орд хатдаг. Эсвэл 3 хогоо нэг орд хатдаг. Тийм болохоор энэ чам хэцүү шүү. Багийн шиг юм шиг
아니야. 취향. Оюун
За сайн